Өнөөдөр энэ ёроолтой амралтын өдрөөр сүнс болон сүд бүсгүй рүү ирээрэй гэсэн агуулгын хүрээнд хамтдаа Бурхны үгсээс судлая. Бурхан Библийн 66 номыг бичүүлснийхээ дараа төгсгөлд нь нэг зүйл захисан байдаг. Библийн сүүлчийн бүлэг болох Илчилэл 22 дугаар бүлгээс энэ талаар харъя. Илчилэл 22 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлийг харцгаая. Хорин 2 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл. Энэхүү номын иш үзүүлэхийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэг нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Энгийнээр хэлэхэд юу ч нэмж болохгүй гэсэн үг юм. 19-р ишлэлийг уншъя. Хэн нэг нь энэхүү иш үзүүлэхийн номын үгсээс хасах аваас. Өөрөөр хэлбэл Библийн үгнээс хасвал Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно. Энэ бас юу ч хасаж болохгүй гэсэн үг. Хэрэв нэмбэл өөртөө тэр хэрээр гамшиг дуудах болно. Хэрэв хасвал Тэнгэрийн хаанчлал явах эрхээ алдах болно. Нэмж хасалгүй Бурханы бидэнд өгсөн сургаалыг байгаагаар нь дагаж хэрэгжүүлдэг байхыг бид бүхэнд захиж байна, тийм үү? Тиймээс нэмж хасалгүйгээр Библи мөнхийн Тэнгэрийн хаанчлалд найддаг бүх хүнийг хэн рүү ирээрэй гэж чиглүүлж байгааг бид тодорхой харах ёстой. Өнөө үед олон хүн үнэн худлыг ялгаж ойлгоход хим химжүүр байхгүй болж. Хүмүүс ямар нэг юмыг өөрийнх нь хүсэл сонирхолд нийцвэл эсвэл олон хүн дэмжиж байвал тэрийг үнэн гэж үзээд эсрэг тохиолдлыг нь болохоор худал буруу гэж шууд дүгнэх талтай байдаг. Гэсэн ч бидний бүх хим химжүүр бол бидний авралын төлөө өгсөн Библи болох Бурханы үг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Библийн үгэн дээр нэмж хасахгүйгээр Бурхан хэн рүү очиж мөнх амийн замыг олоорой гэж айлцсныг олж мэдцгээе. Үүнийг Илчилэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээс судлая. Илчилэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Сүнс болон сүд бүсгүй юу гэж байна? Ирээрэй гин. Хүн төрлөختөн хэн рүү ирэх ёстой вэ? Библиэд сүнс болон сүд бүсгүй рүү ирээрэй гэж маш тодорхой бичсэн байна. Тэгээд дараагийн ишлэлд нь эдгээр үгсдэр бүү нэм, бүү хас гэж хэлдэг. Гэр бүлүүдээ бид хэнийг түшиж, сүнсээ хэнд даатгах ёстой вэ гэдгийн хариултыг Библиэд хэдийн өгсөн байна. Хэдийгээр янз бүрийн агуу үзэл санаа онлоод гарч ирж магадгүй ч бид хэнийг хайх ёстой вэ? Сүнс болон сүд бүсгүйг хайх ёстой. Энэ бол Библийн сүүлчийн үг, Бурханы захиас үг. 17 дугаар ишлэлийг дахин харцгаая. Сүнс болон сүд бүсгүй ирээрэй гин. Сонсогч нь ирээрэй гэж хэлэг. Цангасан нэг нь ирэг. Хүссэн нэг нь амийн усыг үнгүй авав. Сүнс болон сүд бүсгүй дээр ирж амийн усыг үнгүй хүлээн ав гэж зааж өгч байна. Амийн ус бол энгийнээр хэлэхэд Бурханы бидэнд өгдөг мөнх ам биз дээ. Үүний талаар Иохан 4-р бүлгийн 5 дугаар ишлэлээс судалцгаая. Иохан 4-р бүлгийн 5 дугаар ишлэл. Ингээд тэр Самарын сухаар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Йосефто, Яаковын өгсөн газрын ойролцоо байв. Яаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цудсан Иесус худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь 6 дугаар цагийн орчин байв.
Самарын нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс "Надад уух юм өгөөч" гэв. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа. Өнөөх Самар эмэгтэй "Та юудын хүн байж Самар эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ" гэв. Учир нь юудичууд самарчуудтай харьцдаггүй байжээ. Есүс түүнд хариулан "Хэрэв чи Бурхны бэлгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс гуйхад тэр чамд юу өгөх байсан гэсэн бэ? Амийн усыг өгөх байсан гэж айлтсан. Есүс Самарын сухаар химээх хотод худгийн дэргэд нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаа дүр зураг гарч байна. Надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс юу гуйх байсан гэж байна. Амийн ус гуйх байсан. Энд маш чухал агуулга гарч байна. 14-р ишлэл рүү очие. 14-р ишлэлийг харъя. Харин миний өгөх уснаас уух хинж хизээч цангахгүй. Харин миний өгөх ус тэр хүний дотор мөн хам ууд оргилох булгийн ус болно гэхэд. Илчилэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд сүнс болон сүд бүсгүй ирээрэй гэж дуудаж цангасан хүн бүр амийн усыг авах гэсэн байна. Иохан 4-р бүлэгт Есүс сухарын худгийн дэргэд нэгэн эмэгтэйтэй ярилцахдаа надад ус өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи түүнээс амийн ус гуйх байсан гэж хэлсэн. Харин тэр амийн ус нь ямар хүч чадалтай гэлээ. Мөн хам ууд оргилох булгийн ус болно гэдгийг бидэнд ухааруулсан байна. Тиймээс бид амийн усны үүрэг нь мөн хамтай нэгт холбоотой гэдгийг Илчилэл 22 дугаар бүлэг Иохан 4-р бүлгүүдээс баталж болно. Илчилэл 22 дугаар бүлэгт сүнс болон сүд бүсгүй амийн усыг өгнө гэж бичсэн бол Иохан 4-р бүлэгт Есүс ганцаараа амийн усны талаар дурдсан байдаг. Иохан 4-р бүлэгт надад уух юм өгөөч гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол гэсэн. Энэ үнэхэрийн чухал асуудал. Түүнд жирийн нэгэн танихгүй хүн шиг хандсан сухаар хотын Самар эмэгтэй хэрэг уух юм гуйсан нэг нь хэн гэдгийг мэдсэн бол мөнх амьдруулах амийн усыг түүнээс гуйх байсан гэдгийг сануулсан. Иохан 7 дугаар бүлэг рүү очие. Иохан 7 дугаар бүлгийн 37 дугаар ишлэл. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран цангасан хүн байвал над руу ирж ухтун. Бичвэр хэлсэнчлэн надад итгэгчийн дотроос юу урсах уу? Амийн усны гол урсах болно гэв. Цангасан хүн байвал над руу ирж ухтун гэжээ. Илчилэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлт бол сүнс болон сүд бүсгүй хинч бай бидэн рүү ирж амийн усыг авах гэж тунхагласан. Харин Иохан 4-р бүлэг болон Иохан 7 дугаар бүлэгт Есүс ганцаараа амийн ус өгөх талаар тэмдэглэсэн байна. Исая 49-р бүлгийн 8 дугаар ишлэлээс харцгаая. Эзэн ингэж айлтаж байна. Тааламжтай цагт би чамд хариулж, авралын өдөр би чамд тусалсан. Би чамайг сахин хамгаалах бөгөөд газрыг дахин сэргээж, сүтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд чамайг ард түмний гэрээний төлөө өгч, хоригдогсдод гарч ирэхтун гэж харанхуйд оршигч хүмүүст ил гарагтун гэж хэлхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.
10 дугаар ишлэл. Тэд үлсэхгүй, бас яахгүй вэ? Цангахгүй, агим халуунд наранд ч цохиулахгүй. Учир нь инрэгч нь хэн бэ? Тэднийг инрэгч нь Бурхан биз дээ. Бурхан өөрөө тэднийг удирдах ба тэднийг хаашин дагуулах вэ? Усны ундрагуудын хажуугаар дагуулна. Энд усны ундраг буюу амийн усны ундраг руу хүн төрлөختнийг хэн хөдөлсөн гэж байна? Бурхан хүн төрлөختнийг удирдан чиглүүлж Бурхан амийн усны ундраг руу хөдлөх болно гэдгийг бидэнд зааж байна. Илчлэл 7 дугаар бүлгийн 14-р ишлэлийг харцгаая. Илчлэл 7 дугаар бүлгийн 14-р ишлэл. Би түүнд эзэн минь та мэднэ гэхэд тэр надад эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч иргэсэд бөгөөд тэд дээлээ хурганы цусаар угааж цагаан болгожээ. Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд түүний сүм дотор өдөр шөнөгүй түүнд үйлчилдэг юм. Сэнтид залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ. Тэд цаашид үлсэх ч үгүй, дараа нь яахгүй гэж байна. Цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй. Ямар ч халуунд халахгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа хураг. Хураг хэн бэ? Есүс тэднийг яах нь вэ? Хариулах бөгөөд тэр тэднийг хаашаа хөтлөх үү? Амийн усны булгууд ууд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ. Бидний харж байгаагаар хураг аврагдах бүх хүмүүсийг амийн усны булаг руу хөдлөө гэж бичигдсэн байна. Түрүүхэн Исая 49-р бүлгийн 8-аас 10 дугаар ишлэлд Бурхан тэднийг амийн усны булаг руу дагууллаа гэж бичсэн байсан. Эдгээр нь адилхан үг. Илчлэл 22 дугаар бүлэгт сүнс болон сүд бүсгүй цангасан хүн бүр бидэн рүү ирэхтэн гэж айлдсан. Харин Иохан 4-р бүлэг болон 7 дугаар бүлэгт тэрхүү амийн усыг өгөгч гол дүр нь хэн байлаа? Есүс өөрөө гэдэг нь тодорхой харагдаж байна. Илчлэл 22 дугаар бүлэгт сүнс болон сүд бүсгүй амийн усыг өгнө гэж бичсэн. Тэгвэл сүд бүсгүй нь хэн бэ? Амийн усны ундрагыг Библиэд хэрхэн дүрсэлсэнийг Захария 14-р бүлгийг нээгээд харцгаая. Захария 14-р бүлэг. Долдугаар ишлэлийг уншъя. Энэ нь өдөрч шүнж байхгүйгээрээ эзэн танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно. Тэр өдөр амийн ус хаанаас урсан гарах нь вэ? Иерусалимаас урсан гарч. Өөрөөр хэлбэл амийн усны ундраг бол Иерусалим гэж Библи бидэнд зааж байна. Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч хагас нь дорны тэнгис рүү, нөгөө хагас нь өрний тэнгис рүү чиглэнэ. Энэ нь өвөл зөнгүй урсах болно. Исая 49-р бүлгийн үг, илчлэл 7 дугаар бүлгийн үгнээс харахад Бурхан өөрөө аврагдах хүмүүсээ амийн усны булаг руу хөтлөнө гэж айлдсан. Тийм учраас эцэг Бурхан өнөө үед биднийг амийн усны ундраг болох Иерусалим руу яана гэсэн үг вэ? Тэр биднийг удирдах, ухааруулж Иерусалим хэн болохыг бидэнд заана гэсэн үг юм. Иймээс л эцэг гар бичмэлтэй Илиша Илияг дагсан, Йошуа Мосыг дагсан, Петр Есүсийг дагсан, би ихийг дагна гэж бичсэн байдаг. Одоо биднийг хэн рүү хөдөлж байна вэ? Амийн усны ундраг болох хэн рүү вэ? Иерусалим тэнгэр их рүү хөдөлж байгаа дүр зураг биз дээ. Тиймээс л
Тэр өдөр амийн уус Иерусалимаас урсан гарч хагас нь дорны тэнгис рүү, нөгөө хагас нь үрний тэнгис рүү чиглэнэ. Амийн усны их ундраг нь хэн болохыг Библи бидэнд зааж байна. Энд гарч байгаа Иерусалим нь хэнийг хэлж байгааг Галаат 4-р бүлгийн 26 дугаар ишлэлээс харцгаая. Галаат 4-р бүлгийн 26 дугаар ишлэл. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Иерусалим нь хэн бэ? Тэр бол бидний их юм. 2000 жилийн өмнө Сухар хэмээх хотод Есүс надад ус өгөөч гэж байгаа нь хэн болохыг чи мэдсэн бол түүнээс амийн ус гуйх байсан гэж хэлсэн хэсэг Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл дэх сүнстэй шууд холбоотой. Эрэгтэй дүр төрхийг агуулсан сүнс бурхан. Гэхдээ Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд бичснээр хэн амийн усыг өгөх вэ? Сүнс болон сүд бүсгүй өгнө. Сүд бүсгүй гэж тэмдэглэгдсэн байгаа учраас сүд бүсгүйн хувьд Бурханы өөр үүрэг байгааг бид харж болно. Амийн усны булаг руу аврагдах хүмүүсийг хөдөлж газарчлах нь Бурханы өөр нэг үүрэг юм. Өөрөөр хэлбэл сүнс Бурханы үүрэг бол өөрийн хүүхдүүдийг сүд бүсгүй болох Иерусалим тэнгэр их рүү хөтлөх явдал гэдгийг бид баталж болохоор байна. Захария 14-р бүлэгт тэр өдөр амийн уус Иерусалимаас урсан гарна гэж бичсэн. Галаат 4-р бүлэгт Иерусалим нь хэн гэлээ? Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний их юм гэсэн байдаг. Эцсийн эцэст эцэг бурхан Сионы хүүхдүүддээ амийн усны ундраг болох их бурханыг зааж ухааруулахын тулд хоёр дахиа энэ дэлхийд ирсэн юм. Эцэг гар бичмэлдээ би чихийг дагаж байгаа тул та нар ч мөн дагах ёстой гэсэн сургамж үгэ. Йохан 13 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлийн та нарыг үйлдгэж би ийм жишээ үзүүлэе гэсэн үгтэй хамт тэмдэглэсэн байдаг. Ийм учраас бид бүхэн эцэг эхийн удирдах буй сайн мэдээнд Бурханы сургаалыг ивэлтэйгээр дагдаг байх учиртай юм. Тэгвэл өнөө үед бид юу хийх ёстой вэ? Исая 62 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээс харцгаая. Иерусалимаа, би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөрч шүнж дууга хураахгүй. Эзнийг дурсагч нараа бүү амрагтун. Тэр босгон байгуулж Иерусалимыг. Тэр хэнийг босгон байгуулсан гэсэн бэ? Иерусалимыг. Галаат 4-р бүлгийн дагуу бол Иерусалим хэн бэ? Ийхүү тэрээр Сионы бүх хүүхдүүд нь эхийгээ зөв олж ирээсэ гэсэндэ эхийг босгон байгуулсан. Энэ тухай Исая 62 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлд тэр босгон байгуулж Иерусалимыг газрын юу болгох вэ? Магтаал болгох хүртэл нь түүнд бүү амралт өгөхтун. Иерусалимын хэрмэн дээр харуулууд өдөрч шүнж дууга хураалгүй. Иерусалимын талаар дамжуулж гэрчилж тунхаглах ёстой. Өнөөгийн энэ үед бид мэдээж амралтын өдөр алхасал баяр, 3 удаагийн 7 баяр, шин гэрээний үнний бүх хуулийг чих тунхаглах ёстой. Гэсэн ч хүмүүс эцэг эхийг мэдэж гимэн эцэг эх рүү ирнэ биздээ. Хэдийгээр хүн их юм мэддэг мэдлэгтэй байсан ч тэдэнд мөнх амийн өрөөлийг өгч чадах, амийн усны ундраг болох эцэг эх рүү ирж чадахгүй. Есүсийн үед ч мөн юудичууд хуулийн талаар их мэдлэгтэй байсан ч энэ дэлхий дээр ирсэн Бурханыг хүлээн авч чадаагүй. Үүнээс нь болоод тэдэнд аврал огт зөвшөөрөгдөөгүй. Бурхан биднийг амийн уус, мөнх амийн өрөөлийг өгч чадах, сүнс болон сүд бүсгүй рүү очихыг хүсдэг.
Мөн илчлэл 22 дугаар бүлэгт Бурхны үгэнд огт нэмж хасаж болохгүй. Сүнс болон сүд бүсгүйг хайж олоод заавал тэдэн рүү оч гэж айлтсан. Библийн 66 номны төгсгөлд Бурхан хүн төрлөختөнд үүнийг захисан. Дэлхийн ертөнц өдрөөс өдөрт харанхуй болж байна. Тэд Библиэд дэх Бурхны бүх агуу сургаалыг зүгээр л домог эсвэл үлгэр төдийхнөөр үздэг. Тэрч байтугай Европын зарим оронд хүмүүс Библиэд итгэхээ болж татгалздаг болоод байгааг нь. Библи нь үнэн гэсэн үнний сургаалын хүрээнд бид 3500 орчим жилийн өмнө бичигдсэн Йовын түүхээр дамжуулан Бурхан дэлхийг агаар түлхсэн талаар усны эргэлтийг тайлбарласныг ойлгож чадна. Түүнчлэн Даниэл 2:7-8 дугаар бүлгүүдээр дамжуулан Вавилоноос Меди Перс, Меди Персээс Грек, Грекээс Ром хүртэлх хаант улсуудын үүсэл мөхлийг Библиэд хичнээн үнэн зөв тайлбарласан байдаг билээ дээ. Тухайн улс орнууд гарч ирээж үгүй байхад Бурхан энэ ертөнцийн түүх хэрхэн өрнөхийг хэдийн маш тодорхой тайлбарласан байсан. Тиймээс л Библийн бүх үгсийг яах ёсгүй гэлээ. Нэмэх ч ёсгүй, хасах ч ёсгүй. Учир нь бүх зүйл бичигдсэнийхээ дагуу гарцаагүй биелнэ. Тэгвэл зөвхөн бид ч биш, энэ дэлхийн бөмбөрцөгт амьдарч байгаа бүх хүн хэнийг хайж олох ёстой вэ? Сүнс болон сүд бүсгүй рүү ирэх хүртэл нь бид тэднийг удирдан чиглүүлж самар дэлхийн хязгаар хүртэл бүх ард түмэнд Иерусалимын яруу алдрыг тунхаглах учиртай юм. Сүнс болон сүд бүсгүй өгөх амийн усыг хүлээн авсан хүмүүс миний хүүгүүд болно. Өөрөөр хэлбэл миний хүүхэд болно гэж Бурхан баттай үгээ айлтсан. Эдгээр үгсийг Илчлэл 21-р бүлгээс баталцгаая. Илчлэл 21-р бүлгийн 5 дугаар ишлэлийг харъя. Синтид залрагч харагтун би бүх юмсыг шин болгож байна гэд бичигтэн эдгээр үг сэтгэмжид бөгөөд үнэн гэв. Энэ юу гэсэн үг вэ? Эдгээр үгс нь 100%, 1000%, 10,000% найдвартай тул бид үүнд бүрэн итгэх ёстой. 5 дугаар ишлэл. Синтид залрагч харагтун би бүх юмсыг шин болгож байна гэд бичигтэн эдгээр үг сэтгэмжид бөгөөд үнэн гэв. Тэр надад боллоо. Альфа ба омега, эхлэл ба төгсгөл нь би байгаа юм. Цангасан нэгэнд би амийн усны булгаас үнгүй өгнө. Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд би түүний хэн болох вэ? Бурхан болж тэр миний хүү болно. Амийн усны ундраг руу ирж амийн усыг өгдөг сүнс болон сүд бүсгүйд итгэдэг бат итгэлтэй болсон хүмүүс яан гэсэн байна. Тэд миний хүүхдүүд болно гэж Бурхан бидэнд тодорхой ухааруулсан. Эдгээр хүүхдүүд нь Илчлэл 22 дугаар бүлэгт Тэнгэрийн оронд Бурханы хаанчлалд үеийн үед хаанчлах болно гэж гардаг. 22 дугаар бүлэг рүү очие. 3 дугаар ишлэлийг харцгаая. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба хурганы синти тэнд байж, зарцнаар нь түүнд үйлчилнэ. Тэд түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шүн болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дингийн гэрэлч, нарны гэрэлч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед яан гэж байна. Хаанчлан. Үеийн үед хаанчлах хүмүүсийн онцлогийг 22 дугаар бүлгийн 1-р ишлэлээс харж болно. 22 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Тэр надад Бурханы болон хурганы синтинээс гарах болор мэд гялалцсан ямар голыг үзүүлсэн бэ? Амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв.
Голын хоёр талд 12 төрлийн үр жим сургуулан сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгэхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн бурхан ба хурганы сэнти тэнд байж, зарцнаар нь түүнд үйлчилнэ. Тэд түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шүн болохгүй. Эзэн бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дингийн гэрэлч, нарны гэрэлч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчлан. Захария 14-р бүлгийн 7-р ишлэлд хаанаас амийн ус урсан гарна гэлээ. Иерусалимаас урсан гарна. Илчлэл 22-р бүлэгт Иерусалимаас биш, Бурханы сэнтинээс амийн ус урсан гарлаа гэсэн байна. Имийг хэсэгчлэн авч үздэг хүмүүсийн хувьд бол үүнийг буруу ойлгож мэдэх юм. Гэхдээ эдгээр нь бүгд адилхан утгатайг Бурхан тайлбарлаж байна. Иеремия 3-р бүлгийн 17-р ишлэлээс харцгаая. Тэр үед тэд Иерусалимыг Хэний сэнти вэ? Эзний сэнти гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч. Илчлэл 22-р бүлэгт амийн ус Бурханы сэнтинээс гарна гэсэн үг ба. Захария 14-р бүлгийн 6-аас 8-р ишлэлд амийн ус Иерусалимаас гарна гэсэн энэ хоёр ишлэл өөр утгатай юу? Бүгд ижил утгатай. Иерусалим нь хэн билээ? Тэр бол бидний их. Библиэд энэ тухай янз бүрийн өнцгөөс тайлбарладаг. Заримдаа эзний сэнти гээд, заримдаа Иерусалим гэж. Эцсийн дүндээ Иеремия 3-р бүлгийн 17-р ишлэлд Иерусалим бол эзний сэнти, өөрөөр хэлбэл Бурханы сэнти гэдгийг хэлж байна. Эцсийн дүгнэлт нь амийн ус Иерусалимаас гарна гэсэн утгатай. Тийм биз? 2000 жилийн өмнө Есүс сухаар химээх хотод Самар эмэгтэйтэй ярилцаж байхдаа надад уух ус өгөөч гэж байгаа нь хэн болохыг чи мэдсэнсэн бол харин чи түүнээс амийн ус гуйх байсан гэж хэлдэг. Өнөөгийн энэ үед ч мөн адил. Илчлэл 22-р бүлгийн 17-р ишлэл дэх сүнс болон сүд бүсгүй нь хэн болохыг мэдсэн бол цаг алдалгүй сүнс болон сүд бүсгүй рүү очиж юу гуй гэлээ. Амийн ус. Амийн ус нь мөнх ам ууд оргилох булгийн ус болон химээсэн тул. Бид сүнс болон сүд бүсгүй рүү очиж мөнх амийг заавал гуйх ёстой. Тэгсэн цагт л бид цаашид үхэл байхгүй ертөнц, өөрөөр хэлбэл мөнхийн Тэнгэрийн хаанчлалдаа буцах юм. Түүнээс гадна Бурхан биднийг хэн гэж дуудана гэлээ. Та нар бол миний хүүгүүд, миний охид гин. Өнөөдөр бид сүнс болон сүд бүсгүй ирээрээ гэсэн дуудлагын хариуд энд бүгдээрээ цуглараад байна. Бид Бурханы зааж сургасан ёсоор амралтын өдрийг ариунаар сахиж, алгасал баяр тэмдэглэдэг. 3 удаагийн 7 баярыг ч сахиж, шинэ гэрээний бүх зарлагийн дагуу эцэг ихтэйгээ хамт алхдаг. Бурхан бидний үеийн үед хаанчлах, яруу алдарт сэнтийг бэлтгэж байгаа. Хэн нэгний зохиосон зохиомол ярианд анхаарал хандуулах шаардлага бидэнд байхгүй. Бурханы амсан тэрхүү амлалтанд л итгэх итгэлээр өнөөгийн амьдралаа илүү аз жаргалтай, үр бүтээлтэй, итгэл найдвар дүүрэн амьдрцгаая гэж хүсэх байна. Тэнгэр эцэг Тэнгэр их маань бидэнд итгэл найдвар өгсөн. Бид тэдэндээ үргэлж талархаж, яруу алдар, магтаал өргөх ёстой. Тийм байхаа. Одоо эдийн засаг сайнгүй, бусад олон нөхцөл байдал таагүй байна. Хүмүүсийн амьдралыг хүндрүүлж, ядуу зүдүү болгож буй ийм үед бид амьдарч байна. Гэсэн ч энэ амьдрал бидний бүх утга учир биш биз дээ. Энэхүү төр зуурын ертөнцөөр дамжихдаа хожим очих Тэнгэрийн хаанчлалаа бодоод өнөөдрийн зүтгэл төр зуур амсах зовлон давж гарыг.
Энэ бүхнийг сайн ялж гараад мөнхийн Тэнгэрийн хаанчлалд мөн хайм, аз жаргал идэлх Тэнгэрийн гэр бүлүүд болцгоё. Бидэнд Бурхан эцэг их байгаа учраас аз жаргалтай байдаг. Тэнгэрийн хаанчлал байгаа учраас аз жаргалтай байна. Бид хамтдаа байгаа болохоор бүр ч аз жаргалтай байна. Хүмүүс зөвхөн би гих ертөнцид амьдардаг ч харин бид үргэлж бид гих ертөнцид бие биенээ халамжилж амьдрах ёстой. Эцэг эхийн өгсөн би та нарыг хайрласны адилаар та нар ч мөн бие биенээ хайрлаа гэсэн тушаалыг ивэлтэйгээр дагаж бие биедээ хүч болж урам зориг өгцгөөе. Бид хожим очих Тэнгэрийн хаанчлалд итгэх итгэл найдвараа мартвал бидний зүрх сэтгэлд санаа зовнил, санаашрал бий болж шаналл бий болно. Бурхан Тэнгэрийн хаанчлалд бүр чих өрөөлийг одоо хуримтлуулж байгаа болохоор тэрийг л чиглээд илүү идэвхтэй гүйхийг та бүхэндээ захиад өнөөдрийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.